За дараагийн хичээл маань тамга тэмдгийн бичээсийг унших хичээлээ. За хичээлийн зорилго бол тамга тэмдгийн бичээсийг уншиж Монгол албан цахилын уламжлалт бичгийн соёлоос ойлгох юм аа гэж. За тамга гэж юу гэж? За албан бичиг зэрэг дарга засаг төр захиргааны байгууллага албан газар улсын болон хувийн аж ахуйн нэгжүүдийн баталгаа болгож төмөр мод чулуу за мөн эвэр яс зэргээр хийсэн оноос нэр сүлбэхий бар тэмдгийг бол тамга гэж нэрлэдэг. За албан бичгийн тамга тэмдгээр баталгаажуулахын учрал хэд хэдэн үндсэн шаардлага онцлогтой. За тамга тэмдгээр баталгаажуулах нь бол албан бичгийн үнэн зөв хариуцлагатай байдлыг баталгаажуулна. За мөн энэ бичиг нь албан ёсны зохих хэлбэрийн байгууллагаас гаргасан гэдгийг баталгаажуулна. За бичгийн хүлээн авагчид болон албан бичгийг хуулбарлаж дараагийн үйлдэлд ашиглах боломжийг олгоно. За тухайн албан бичгийг баталгаа болдог учраас тамга дарах байрлал нь бол нарийн журамтай. За мөн хүлээн авагчийн нэрийг бичсэн хэсгийг дайруулна дарж баталгаажуулах хамтар засвар оруулахаас сэргийлдэг. За мөн захидал юм зарлиг тогтоомжид цаас залгасан болон залгасан дээр нь дардаг. За энэ бол үг цаас бол дараагийн хуудас гэсэн үгийг санааг илэрхийлж байдаг. За албан бичгийн төгсгөлд бол дардаг. Энэ бол хүчин төгөлөг болгож байгаа гол баталгаа юм аа. За тэгэхээр тамга тэмдгийн уламжлал монголчууд ямар байсан бэ? За монголчуудын тамга тэмдгийн уламжлал бол түүх соёл зан заншилтай гүнзгий холбоотой. За энэ нь бол тухайн хүний байр суурь, эрх мэдэл, нийгмийн байр суурийг илэрхийлэх зорилготой байсан. За Монголын үеийн хаад ноён төвшмөд ард түмний хэрэглэж байсан тамга тэмдгүүдийн хэлбэр утга учир за зохион байгуулалт нь тухайн цаг үеийн нийгмийн харилцаа хөгжлийн онцлог бичиг соёлыг өөртөө тусгаж байдгаар бас онцлог. За тухайлбал 13 дугаар зууны үеийн төрийн тамга бол уйгурчин Монгол юан гүрний үед бол олон үндэстний ясны хураан захирах зорилгоор зохион хэрэглэсэн зөв дөрвөлжин үсгээр. За харин манжийн нэршээлийн үед бол Монголын засаг захиргааны тамга бол манж Монгол өчг бүхий бичээстэй болж өөрчлөгдөж байсан юм түүх байгаа. За 1911 онд Монгол улс тусгаар тогтнолоос сэргээн мандуулсан тийм ээ. За энэ бол төрийн хаш тамгыг соён бүхий уйгурчин Монгол дөрвөлж үсгээр засаг захиргааны байгууллагууд нь дундаа соёмтой уйгурчин Монгол бичээс бүхий тамга хэрэглэж ирсэн. За 21 оны үндэсний ардчилсан хувьсгалаа үндэсний хувьсгалаар бий болсон ардын засгийн газар за түүний дараа бүгд найрамд Монгол ард улсын төрийн тамганд ч уламжлагдаж хэрэглэгдсэн бол Монгол төрийн залгамж чанар бол хадгалагдж ирснийг бол гэрчилж байгаа. За 1940 онд батлагдсан үндсэн хуульд улсын сүлдийг өөрчилсөнтэй холбоотойгоор улсын бахархлын тэргүүлэгчдийн 40 оны 11 сарын 16-ны 63 дугаар тогтоолоор бол тамга нь дугуй хэлбэртэй болсон байдаг. За үүний дараагаар 1946 оны 1 сарын 1-ээс эхлэн бүгд найрамдах Монгол ард улсын төрийн гэр бүлэх бичиг нь кирилл бичиг болж өөрчлөгдснөөр тамгыг бас шинжилэн тамга тэмдгийн бичээсийг кирилл бичгээр бичдэг гэсний уламжлалтай юм аа. За тамга тэмдгийн бичээсүүдийн жишээ их та бүхэнд танилцуулъя. За их Монгол улсын Гүй хааны тамга бол за ийм хэлбэртэй байсан. За энийг бол та бүхэн бас шинэхээр тийм ээ. Энэ бол яг Монгол их үн бол Монголд байхгүй. За юан улсын хаадын тамга байна. За энэ бол ийм тамгатай байсан. Монголын эзэнт гүрний бусад улсуудын хааны тамга бол энэ төр байж байгаа. За их Монгол улс Гүй хаанаас 1246 онд Ороми Бавт хэлгээсэн захидал дээр тамгыг гарсан байдаг. Энийг бол Чингис хаан амьд сэрвэндээ төрийн гэрэгт хэрэглэж байсныг тамганы бичээс мөнөө гэж үздэг. За хааны зарлиг шийдвэрийн хүчин төгөлдөр шинжиг тодорхойлох хамгийн чухал батламж бол төрийн тамга. Иймээс Чингисийн төрийн тамгыг түүнийг өгөөд хаан ач Гүй хаан алин боловч уламжлал авч хэрэглэж байсан болохоо батлагдсан ийм зүйл юм аа. За та бүхэн энэ холбоосоор ороод бас Гүй хааны тамганы бичээс гэсэн за нэвтрүүлэг байгаа. За энэнийг бас үзээрэй нэмэлтээр. За тамга тэмдгийн бичээсүүдийн жишээ байна. За халахын заяад тогтдгийн шавнырын захирах тамга гэж ийм тамгыг хэрэглэдэг байсан байна. За дөрвүүдийн баруун гарын үнэн зэрэг хааны тамга бол 1912 онд бол ийм тамгатай байсан байна. За мөнгөн цуц цуургатай хамар хийгээр бүрээсэн мөнгөн алт мөнгөн тоногтой тамганы хайрцаг байна. За энэ бол Игзэр очид баан бодарсан Эрдэнэ мэргэн хамт хутгтын мөнгөн тамгаа гэж нэрлэгддэг. За мөн
зарилгаар зарсан Монгол Улс элчин сайдын тамгч 1912 онд бол одоо монголчууд ийм одоо тамгатай байсан байна. За 1912 онд одоо зарилгаар өргөмжилсэн тийм ээ. Шашныг мандуулах, амьтныг жаргуулагч, аврал итгэлд одоо хамгийн айлтгаж байгаа тийм. Оройн чан нь очир дар жавзан дам одоо утгах тийм. За жавзан дам утгах тийм. Одоо тамга бол ийм тамга байсан байна. За минь одоо нийслэл хүрээний голын чойжин сахиусны сүмийн одоо хураг тушаалтны захирах тамга бол 1915 онд ийм тамга байжээ. За тэгэхээр та маань өгсөн одоо линк гэхээр ороод өөрсдөө бие даагаад энэ тамганы бичээсийн тухай хичээлүүдийг бас нэмэлтээр үзээрэй гэдгийг сануулъя.